Өнөөдөр сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 17 дугаар хороонд ардчилсан намаас нэр дэвшигч Шагдар сүрэнгийн отхон үлзийгийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Ингээд албан ёсоор энэхүү сурталчилгааны ажлыг нээж өгнө хэмээн Монгол Улсын их хурлын гишүүн асан Сэдэв дамбын оюун гэрэл таныг тайзнаа орж байна. За өнөөдөр нээлттэй хийж байгаа энэ отхон үлзий гэдэг залуу энэ сонгуульд өрсөлдөж байгаа энэ ардчилсан намын залуу болсон хүчнийг бол би маш их зүрх сэтгэлээрээ дэмжиж та бүхний одоо нээлтийн энэ уулзалтанд хүрэлцэн ирлээ. Отхон үлзий бол энэ намаасаа дэвшүүлж байгаа 5 сая хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах хийхтэй, устай, боловсралтай, танилтай, найз нөхдөдтэй, дэмжлэгтэй ийм залуу. Тийм учраас энэ сайхан залуугийн ажил болсод өөдрөг байна гэдэгт бол би бат итгэж байна. За ингээд та бүхэндээ дахин аз жаргал ирүүлээ. Сайн сайхан бүхний хүсэн ирээ. Энэ хүмүүс өнөөдөр төр төшөлцөх сонгон хайрхан дүүрэгтэй одоо ерөнхийлөгчийн хамгаалын газар тэр өндөр том институцид хэрэгжүүлжсэн олон ариун туршлагаасаа дүүргийнхээ ард иргэдийн төлөө өөрийн мэдлэг туршлагаа зориулах хэмжээнд болсон гэж намын дарганы хувьд би үзэж байна. Баярлалаа та. За Бүрбаатарт баярлалаа. Та бүхнийхөө өмнө сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 17 дугаар төвөрөгт нэр дэвшигч Шагдар сүрэнгийн отхон үлзийг энэхүү эндэр дээр хүндэтгэлтэйгээр өрн зарж байна. За энэ сайхан намрын энэ сайхан налгар өдрийн мэндийг сонгон хайрхан дүүргийнхаа 17 дугаар хорооныхоо иргэд сонгогчид та бүхэндээ чин сэтгэлээсээ хүсэж сонгуулийн маань ажилд сонгуулийн маань нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлж байгаагаа илэрхийлье. Би энэ хороонд энэ 33 дугаар байрныхаа 1 дугаар орцонд 6 давхард 10 жил амьдарсан хөө. Миний энэ хороонд амьдарсан, миний энэ 10 жил амьдарсан ажил амьдралын түүх маань бол одоо энэ 32-ын аркаар өглөө ажилдаа явж орой ажилласаа ирж яг энэ иргэдийнхаа хамтаар ажил амжилтаа амьдралаа ингэж гаргаж ирж байсан ажил амьдралын маань бол салшгүй тийм сайхан дуртгал орсон ээлтэй газар гэж бодд юм аа. Нэгдүгürt энэ залуу бол иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй залуу. Яагаад тэгж хэлж ийм гэхээр иргэдийг төлөөлөх үүрэг хүлээгээгүй байхдаа иргэдийнхээ өмнөөс дуу хоолойгоо илэрхийлж өөрийн сайн дураар газрын төлөө олон нийтийн төлөө тэмцэжсэн залуу юм аа. Тухайн үед би сонгон хайрхан дүүргийн ардчилсан намын хэрэглэх газрын дараагаар ажиллаж исэн. Бид хамтдаа маш олон шудраг зүйлийн төлөө тэмцэжсэн. Тэрний нэг жишээ бол энэ талбай. Мөн энэ талд байгаа хөл бөмбөгийн талбайг та бүхэн мэдж байгаа. Сонгон хайрхан дүүрэгт байгаа ганцхан хөл бөмбөгийн талбай. Энэ талбай дээр барилга барих гээд газрын зөвшөөрөл хүртэл гарцсан байсан. Энийг боловч залуучуудаа хөл бөмбөгийн талбайг авч үлдэхин төлөө бид бас хамтдаа тэмцэжсэн юм аа. Тэгээд төсөв суулгаж өнөөдөр энэ хөл бөмбөгийн талбай бүтчихсэн юм. Шудраг олны төлөө сэтгэлтэй ийм залуу адуунд хинтэй хамт явахаа гэвэл хамгийн түрүүнд отхон үлзийтэй хамт явнаа. Энэ бол итгэл даах хүний сайн нөхөр юм аа. Гэр бүлийн сайн одоо өрхийн тэргүүн ийм залуу байгаа шүү. Тийм учраас та бүгд маань отхон үлзийг маань дэмжиж сонгож өгөөрэй. Энэ хүн энэ орны төлөө олон зүйлийг хийнэ гэдэгт багт итгэлтэй байна. Баярлалаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөл гэдэг маань бол одоо сонгогч болон тухайн тойргийн иргэдийн төлөө тэдний эрх ашигыг хамгаалахад одоо бүрэн дүүрэн нийцсэн зөрөгтэй зоригтой нүдэ ухаад өхөөс буцахгүй тийм хүн байх ёстой гэж би хувьдаа боддгоо. Тийм хүн бол яахын аргагүй отхон үлзий мөнөөс мөнөө. Би энийг одоо батлан хэлэх болно. Одоогоос 6 жилийн өмнө яг тэр машины зогсоолын хойдлын талбай дээр битэр одоо арчлын буйнд үндсэн удаар олгогдсон үгээ хэлэх эрхчлөө гэсэн нэг зэвсэгтэй нөгөө нэг зэвсэг нь гартаа ирсэн микрофонтой. Бидэнд энэ хоёроос өөр ямар зэвсэг байгаагүй. Тэгээд битэр энэ
хоёр байрны осон суугчдыг өдөртөн зохион байгуулад нийслэлийн газрын дуурчдын эсрэг тэмцлийг одоо өрнүүлсэн. Ингээд энэ асуудыг бүрэн бүтэн шийдэж энэ одон төмнөөс одоо мөнгө төгрөгийг одоо гаргуулж өнөө ухсан нөхөний одон тэргээр одоо эргэж бодуулж ингэж ард түмнийхөө төлөө газар шарааныхаа төлөө иргэдийнхээ төлөө шударга сайхан ажилласан ийм залуу юм билээ гэдэг оож мэдсэн. Тэгээ энэ залууд ерөөсөө энэ иргэдийн хуралд одоо ингээд байж бидний төлөө энэ ичимтэй юм хийх тийм шударга зан боловсролтой ийм залуу байна гэж би ойлгосон. Яг энтэйгээ адилхан та бүхний дуу хоолойж энд байж байгаад нь бас отгол зүгээр бахархаж байна. Бас та бүхнээр ч бас бахархаж байна. Яг тэгвэл ийм сайхан залуу та бүхний дундаа сонгогдож иргэдийн хурлын төлөөлөгч болно гэдэгт эргэлцгүй итгэж байна. Хорооныхоо залуучууд болон нийт оюутан залуустаа цаашд нь сурлага хөтөлбөрт гүүр болж өгөхийг хүсэж байна. За ингээд залуучууд таныг дэмжиж байгаа шүү. Энэ 4 жилийн хугацаанд бол манай сонгоо хайрхан дүүргийн арчсан нам, арчсан засаг хамгийн их бүтээн байгуул сүүлийн 25 жил хийгдэггүй тэр том бүтээн байгуулалтыг бол хийж чадсан намаа. Маш олон хороо хорнууд дээр бүх газрууд дээр бол том төсвийн эрх мэдлийг жинхэнэ төмөн олон иргэдэд нь хороонд нь хот айлуудад нь айлын хаалгаар оруулж чадсан тийм том бүтээн байгуулалтыг бол манай нам хийж чадсан. Тэр хөтөлбөрт бол 5А гэдэг хөтөлбөр дэвшүүлсэн байсан. Одоо бол манайх тэр хийж чадсан хөтөлбөрийнхаа үржил болгоод 5 сайн гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн юм аа. Тийм болохоор бид энэ дүүрэгдээ энэ хороондоо сонгогдож дүүрэгдээ манай нам олонгох болж чадах юм бол өмнө хийж хэрэгжүүлжсэн тэр бүх зүйлүүдээ бол нэгт хамгийн сайнаар нь хэрэгжүүлж чаднаа. Бид хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх үү гэж хэн нэгнээс асуухгүй. Бидний ширээн дээр яаж хэрэгжүүлсэн ажлын маань төлөвлөгөө, яаж хэрэгжүүлсэн төсвийг нь хаанаас яаж шийдвэрлэх үү гэд бүх зүйлүүд бидний ширээн дээр, бүх зүйлүүд бидний төлөвлөгөөнд байгаа. Бид энэ зүйлүүдээ бол бүгдийг нь эрэг сонгогчтой бол 5 сайн гэдэг хөтөлбөрөөр бол дамжуулж хэрэгжүүлж чаднаа. Шинжлэгдсэн, өөрчлөгдсөн, хөгжсөн тийм сайхан жишг хороо болж, жишг дүүрэг болж улсдаа манлайлан хөгжнөө. Би иргэдийнхээ төлөөлж чадна, би иргэдтэйгээ хамт байж чадна, иргэдийнхээ төлөө би тэмцэж чаднаа. Та бүхэндээ их баярлалаа. За нэр дэвшигч отгоо үлзээд баярлалаа.